Өдрийн төргийн цаг тутмын мэдээлэлд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ярин Зул мэдээллийг танилцуулна. Өнөөдрийн байдлаар Элэг Бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд 786,250 хүн үзлэг шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусны ачаал тоолох шинжилгээ хийлгэж 3,455 хүн вирусын эсрэг эмчилгээнд хамраглаа. Элэгний БЦ вирусын эсрэг 5 төрлийн эмийн үнэт эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд нь 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-аас 150 мянган төгрөгөөр хөнгөлж, зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нь даатгуулагч өөрийн санхүүгийн боломжит нийцсэн эмийг сонголтойгоор худалдаа авах боломжийг бүрдүүлжээ. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд 13.9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцууллаа. Энэхүү хөтөлбөрийг дэлхийн загвар хөтөлбөр болсныг эрүүл мэндийн байгууллага сайшааж, гепатитын дэлхийн өдрийг илрүүлэн эмчлийн урайндор манай улсад анх удаага зохион байгууллаа. 5 толгойн ордыг түшиглэн оюу толгойн төслийг эрчим хүчээр хангах станц барих тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг сайд аваа сурын эрчим хүчний зохицуул хорооны дарга Телийнхаа нарт өнөөдрийн засгийн газрын уралдаанаар олохоор улсныг дуулгалаа. Энэ хүрээнд 300 мегаваттын хүчин чадалтай 5 толгойн дулааны цахилгаан станц барьж, оюу толгойн төслийн төв дид станцтай 220 кВт-ийн 2 хэлхээтэй цахилгааны шугамар холбохоор болжээ. Цаашид хүчин чадлыг нь өргөдөх боломжтой байх юм байна. Барилгын ажлыг 2020 онд эхэлж 2023 оны 6 дугаар сарын эцэс гэхэд дуусах санхүүжилтийг 5 толгойн цахилгаан станц компани хөрөнгө оруулалтын гэрээг зохицуулахаар гэрээнд тусгажээ. Оюу толгой компани эх хоноос эхлэн цахилгаан эрчим хүчээ авах боломжит хэмжээгээр манай улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс авахар тохиролцоод байна. Жил бүрийн 12 дугаар сарын 31-ний нийслэлийн иргэдийн төлөөлөл төв талбайдаа цуглаж онгаргадаг. Цугласан ард иргэдэд зориулж нийслэлийн засаг даргын тамгын газар болон нийслэлийн соёл урлагийн газраас шоу тоглолтыг зохион байгуулж, нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамтдаа хуучин өнөөдөж, шинэ оноо өгтөн авдаг. Жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг Улаанбаатарын мөнгөн шин шоу тоглолт Энжи Сквадрын талбайд 12 дугаар сарын 31-ний 22 цагаас эхэлж 1 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн нийслэлийн 9 дүүрэг тус бүр өөрсдийн нутаг дэвсгэртээ иргэдэд зориулсан үйл ажиллагаагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Өвсгөл аймгийн ихэнх гол мөрнөд битүүн мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй мөсөн дээгүүр тошин гүйж байгаа учраас малчид тээвэрчид болон ард иргэдийг зам төтлөх зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг аймгийн онцгой хуулийн газраас анхаарууллаа. Өвсгөл нураас ихтэй эгийн гол хатгал тосгон орчмоор мөсөн бүрхүүлтэй харцтай мөсний зузаан 20 см, Эрдэнэ улгонсон орчмоор битүүн мөстэй мөсний зузаан 31 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон дэлхийн дунджийн орчим байгаа юм байна. Өвсгөлийн уулсаас их авсан дэлгэр мөрөн өөр шигшэд бэлтэс бүксий зэрэг голууд битүүн мөсөн бүрхүүл тогтсон. Мөс 21-аас 87 см зузаан байгаа нь өмнөх оны мөн үеэс 6-аас 22 см ахиу, олон жилийн дунджаас 3-аас 23 см ахиу ихүүлдэжээ. Хангай нуруунаас усчих эдрийн гол галт сумын зүрх багийн төв орчмоор замун цэлэн гол тосон цэнгэл сум орчмоор мөсний зузаан 43-аас 60 см байгаа нь олон жилийн дунджаас 3-аас 17 см ахиу байгаа юм байна. Сэрийн нийслэл Дамаскын христийн шашинтай иргэд өчигдөр гэртээ болон гудамж талбайдаа Зулсарын баярыг өргөн дэлгэр сайхан тэмдэглэл өнгөрүүллээ. Тэд сэрийн иргэний дан эхэлснээс хойш анх удаага сэтгэл амар баяр баясгалантайгаар Зулсарын баярыг тэмдэглэж байгаа нь энэ юм. Саяхны хүртэл дайн тулааны хөл нэрвэгдээд байсан христийн шашинтнууд ихээр амьдардаг Дамаскын зүүн хэсэг гудамжинд нь томоос том Зулсарын газрыг засч дуу хөгжим бишгэлэн хүмүүс баяртайгаар бүжиж байлаа. Мөн сэрийн дан эхэлснээс хойш 7 жилийн дараа анх удаага л хүмүүс гэрээхийн хашаанд Зулсарын чимэглэлүүдийг тавьж хүүхдүүд нь баяр хөөртэйг Зулсарын баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. Зүүн Дамаск нь сэрийн засгийн газар болон замун босгочдын хооронд гол тулаан өрнсөн газар юм. Харин лалын ус бүлэглэлийн хүчит суларч дайныг дуусгах дипломат яриа хэлэлцээр амжилттай явагдаж байгаа ngачаар өнгөрсөн 5 дугаар сараас хойш зүүн Дамаскт сэрийн засгийн газар хяналтаа тогтоож тогтвортой байдлыг бий болгоод байгаа юм а. Цаг тутмын мэдээ танилцуулаад үргэлжлүүлэн цаг арга мэдээлэлд анхаарлаа болно. Цаг агаар мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа.